Сайн байцгаана уу манайхаа Gossip Mix-ийн Social Mix-од гэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр болохоор маш хөөрхөн эмэгтэй авч байгаа. Бүжгийн багш, миний хүүхэд насны эмэгтэй краш. Ой нэмэгч орж байна. Яа гоо бицхий. Би барыг ингэж хэлээд. Ойлаа бас мэдээ. Би намайг болохоор тогтоо гэдэг. Би бартендер. Тэгээ бас хөтлөгч. Та бас өөрийгөө. За, би болохоор бүжгийн багш. Мэнэ. Тийм болоо. Ээж хүн байна. Ээж хүн байна. Эхнэр хүн байна. Ягаад хүүхдтэй тогтоон гэж нэрвсэн бэ? Одоо би хэлэх. Манайх болохоор тогтоож байх гад надад тийм нэрвжсэн. Би болохоор анханасаа л яг бодогдолсон л да. Тогтоон гэсэн нэр аим гоё санагдаад. Тэгээ бид хоёр бүр хүүдээ Майки гэдэг нэр өгчсэн заяа. Зүгээр ингээ энэ үгсэн дээр Майки. Тийм нэр үеж чадсахгүй. Тэр аниме үзэх дуртай. Тэгснэ Tokyo Revengers-ээр Майки гэж хардсан шүү дээ. Тэгээд яг тэрний нэрээр нэрлэчихье гэж бодож байсан байхгүй юм. Наруто шиг дээ. Тэгэж бодсноо. За бэлэг сайхны Майки хэрэг тэнэг сонсогдсон байна. Тэгээд ер нь яг монгол нэрийн өгдөө гэж хойлоо. Тэгэл Тогтуун гэдэг нэр л бодогдсон. Өөр нэр очихгүй. Тэгсэн чинь Тэнүүн баяр гэж сонгосон. Тэгсэн чинь бэлгээ болохоор за Тэнүүний баярын нас чи Тэнүүн тогтоо хоёроос сонгочихё гэдэг. Тэгээ будаан чигшээл хав гээл. Будаанаас гарч ирсэн. Будаанаас гарсан. Гэтэ анханасаа л яг тийм нэр өгдөг л ястай байсан шүү. Нэг тийм эрэгтэй хүүхдэд нэг юм гоё тайван тогтоон байгаасай гэж бодсон анханасаа. Ер нь ингээд гэтэ шал одоо бол нэрнээсээ бол тийс өөр л байна. Амар сахилахгүй. Ерөөсө тогтохгүй л юм тэгэл тогтургүй маш тогтургүй. Ойлаа гоё дринк хийж ууя. Та ер нь яг юу уудаг вэ? Ер нь бол биер уудаг. Коктейл ууя гэвэл ер нь уудаг. Өнгөрсөн жил уул 8 гоё амтанд нь ороод хэсэг айгаа уух туртаа алаад тэгээдсэн чи хитүүлээд тэгээ уцаа алдаад амар коктейл харж байгаа дургуурыг хадлаад. Уцмаа санаанд ороод. Тий уцмаа санаанд ороод. Тэр өдрийн санаанд ороод. Би бас нэг 3 ангим коктейлдэж яваад уцаа аяад олсноо. Болоогүй. Тэр баг тийм ээ. Задаргаанд орсон баха. Миний утас ингээ бүх юмаа садуулсан ингээ аль нэг хүний утасны бэлэг золцсон л явж байгаа гэж байна. Окей, би танд болохоор жинстэй гэхээр нь strawberry тэгээд passion fruitтэй fresher нугаад та энэ юу үйлчлэгээний салбарт ажиллаж үзсэн үү? Нэг жоохон бахтаа нэг хийж үзсэн шүү дээ. Үзчихсэн. Би нэг 3 хоног нэг найзынхаа утас кейс зардаг. Утас биш. Кейс зардаг. Лангуун дээр нэг 3 хоног суусан. Багасаа бүжгэлдэг байсан юм. Ер нь хөдөлгөөнтэй хөвдөөсөн үү? Ер нь багасаа гэж болно л доо. Гэтэ зүгээр дуртай л байсан. Багасаа амар дуртай. Тэгээ яг бүжгэлж гэсэн үеэ яриад би одоо баг өнгөрсөн жилээс л яг ихтэй бүжгэлж эхэлж байгаа. Тэрнээс бол ингээд өмнө нь болохоор дандаа ингээд юм орон гараа дандаа өөр хийх юмнуудтай ч байсан болохоор нөгөө нэг сайжруулах төвшөнд ингээд цаг гаргах чадахгүй тийм үү гэсэн. Тэгээд яг өнгөрсөн жилээс эхлээл манай хүүхд том болоод өнгөрсөн жилээс эхлээл за одоо яг гоё арай гэл. Тэгээд яг итгэвтэй бүжгэлж энэ өнгөрсөн жилээс шүү. Шийдвэрлэж үзгүй. Төвцөө. Ой. Ятгах. Та барыг бүжиг амар хурдан сурдаг бах тий. Тэгэл би тэд ер нь тэгэл чадхаараа хурдан сурах чичээд шүү дээ. Тэгэл сая яхаа чиний гарны барилт гэж шууд хараалаа. За ингэж хэлэх юм байна. Нэг тийм анзаарахт олд юм аа бүжиглж сурахын нэг даваа талууд. Юм сурахтаа айгуу сайн бол. Жохон ангам өгч. Тэгтээ аим гоё гэж шүү. Тийм үү. Энэ гэхдээ нэг олон урт байхгүй. Энэ бүр аим гоё гэсэн. Нэр онцтой. За cheers. Баярлаа. Одоо ингээд надад нэг сонирн байгаа юм болохоор бүжигчин хүний амьдралын хэм маяг надад сонирн байгаа. Тэгэнгүүт одоо бит хоёрох болохоор дээрэс нь аав ээж гээвч. Тийм байна. Тийм тэгэнгүүт хүүхдээ өглөө цэцэрлэгт хүргэж байгаа болохоор
орой бид хоёр хэдэн цагт унтахгүйс явж байгаа байхгүй. Тэгээ яарч өглөө босоод хоёлаа хүүгээ 9:20 хичээл нь ангин ордог. Хаалгаа хадаг. Тий цэцэрлэг нь тий. Тэгээ тэрнээс өмнө аваач өгөөд тэгээ үргэлжлүүлээд хоёр жим рүү гэдэг байхгүй. Тэгээ жим рүүгээ яваад өөр нөгөө гадуур зохицуулах ажлууд байвал тэдрийг амжуулаад эсвэл бэлдэх нөгөө дийлт мэглэлтэй гаргадаг. Тэгэл ер нь бол тэг байж идэл тэгэл манай Монголын төвжирлчин тэгэл нэг ажил амжуулал хэм штэ. Тэгэл ээж идэл яг хүүхд авах цаг болоод хоёр төв орсон бол бүр яаралтай 4-өөс өмнө л эндээс гарахгүй бол амждаггүй. Тэгэл оройн хүүгээ хараад тоглож моглуулаад тэгэл гэр бүлээрээ гоё family time хийж байгаа л тэгэл амраал. Тэгэл яг дахиад хэлээл. Тэгээ амралтын 2 өдөр болохоор яг ингээд сургалтаа ордог байхгүй юу. Тэгэхээр амралтын өдөр ер нь бол байхгүй. Манай хүүд байхгүй жоох хэцүү. Жишээ нь амралтын өдрөөр бит хоёртой бараг ингээд бүтэн гэртээ байдаггүй. Тэгээ дандаа бит хоёр айлд аваачдаг ч юм уу. Эмээг нь харуулаад хамт аваач хийдэг юм уу? Бүжгэлгүй. Зүгээр эхлээд амар сонирхон тэгэл удаж авч тэгэл отос үзье гэх ингээд хийгээл хэлсэн шүү дээ. За хэл. Ерөөсөө 50-ын тийм төвлөрөж оруулахгүй учраас тийшээ нэг авч байдаг. Заал. Тэнгуут ингээд одоо хүмүүсийн амар анзаардаг. Миний гэсэн ингээд бодлогоод та хоёр ерөөсөө огт хэрэлдэж үзээгүй. Бараг хэрэлдэг байтгаа нэгэн рүүгээ муухай харддаггүй гэж. Муухайч харах байтгаа бүр ингэдэгчгүй гэж бодогддог байхгүй. Тэнгуут та хоёртай юм хэрэлддэг үе ч гэсэн байдаг л байлгүй дээ. Хүмүүс шиг. Тэг яаж юу нэг ингэж ойлголцож одоо яг нэг хүсэл зорилгоо ингээд яг нэг юм руу хараад хоёулаа ингэж явж чадаад байна. Яг анханасаа гоё хийсэн гэх юм. Гоё яг ойлголцоод бонд сайн. Тийм байсан болохоор аюу дэжгүй байдаг. Тэгээ дээрэс нь битόρч нэг хэсэг чуулган молгонд явж үзсэн шүү дээ. Тэгээ тэр үеэр нэг гэр бүлийн хичээл гэж өгчээсэн байхгүй. Тэгээ тэмцэн суугаад илүү ингээд тэр үеэр нөгөө нэгэнтэй нь илүү их ингээд амар ярилцаагүй юмнуудыг гаргаж ирж ярилцуулдаг гэсэн юм уу. Тэгээ тэр юмнуудаа хойлоо хоорондоо ярилцаж ирээл одоо муудалцсан үедээ юм байна. Одоо тэдэн удаа муудалцаад тэдэн удаа нь би уучлалт байна. Тэ 5 муудалцлаа гэхэд би 3 дээр нь уучлалт. Чи 2 дээр нь ууч. Тэ нэг тэгэж тохиролцдог ч юм уу. Тэ тэгэж ярилцаа. Тэгээ тэрнээс хойш илүү гайг болсон. Тэрнээс өмнө бол хоёр зөндөө их модал. Ер нь модалж босоод иж авахгүй шүү дээ. Суралцдаг юм байл. Хоёр хэдэн жил хамт байчаад тэнд явж үзсэн бэ? 4 жил юм лөө. 4 жил үерэхэд тэгээд яг хурмаа хийх өмнө хоёр тэгэхээр айгуу сонирм байхгүй. 4 жил хамт байсан хүмүүс ярилцаагүй сэдв байна. Байлгүй яах вэ? Гэхээр вау. Тийм тэнийг анзаарагддаггүй зүгээр л хараа гэх ингээл хөнгөн хоёлаа ивчсэн байхгүй. Тэнгүүд яг гэр бүл болно гингүүд чинь. За гэр бүл болох чинь ийм байдаг юм аа гэж орж чаа. Тэгвэл амар товчхон ойлгосон ганцхан юм бол ингээд за ер нь тэгэрээ тийм билээ шүү. Тэгэл юм болоодоо эрэгтэй хүн, эмэгтэй хүн аль алинд нь нөгөө уунж босхгүй байдаг. Тийм. Тийм үед нь ингээд өөрөө бас дэнслээд тахгүй. Тийм ингээд жоохон хүлээцтэй байгаа л те. Жоохон. Тэгээ үнэхээр их өвн тэр хүний одоо ингээд те чамд үзүүлж байгаа тэр хайр имрэл халамжийнхан те халамж нь ингээд тэгээ 80% та байлаа 20% нь ингээд те янз бүрийн ингээд алдаа гаргадаг ч юм уу. Тэгээ янз бүрийн алдаг нөө амар алдаа малдаг ирээд шүү дээ. Зүгээр амьдралын жоохон ингээд буруу шийдвэрүүд гаргаж магадчих юм уу. Тийм юм үед нь ингээд уурлал. Тэгээ тэрэнд нь илүү их фокуслаад тахгүйгээр те илүү гоёд нь илүү анхаарад тэгэл байгаагаар нь бас хайрлах те. Тэгээ өөрөө бас гоё. Тачхундаа бол юм уу? Байгаагаар нь хайр тэгээд хүлээцтэй бай. Тийм байх те. Тэгээ гол нь хамгийн гол нь ярилцах юм байна да. Тэгээ ярилцахгүй л хэцүү. Ярилцж ээж л тэгэл асууж байгаа. Ер нь л ирээдүйд бас амжилттай байна. Тий. Хамгийн анхад алкоголтой танилцсан үгүй ярьж болох болно шүү. Яа яа. Би тэд чинь юу лээ 21 хүрээд бөөндөө яг уужсан. Бөөндөө гэдэг нь сквацаараа. Тий, сквацаараа яг нэг 21 хүрсэн хэдүүдээр ч юм. Тэрнээс өмнө бол нэг бид тэд ч алкогол энэ төр гэдгээс байхгүй. Тэгээд за энэ л ингээд ихэнх нь 21 хэцгээж байгаа юм чинь. Тэгэл уужсан да бөөндөө би уужсан. Тэр байсан. Гоё ш тийч яг ингээд гоё олоо бөөндөө.
Анхудаа. амар байсан. Та ингээд 2021-тэй гэсэн шүү дээ. Squad байсан ингээд. Тэр чинь тухайн үед squad биш 118 байсан уу? Одоо байсан газар нь 6 116 юу? Oh my god, I'm sorry. Зүгээр. Бид эдийг дандаа тоог нь андуурдаг байсан. Тоотой нэр аяг үзэн. Тийм. Үгүй, squad залцсан. Бид эд чинь авсан монголчууд хийзээ. 17 онд лээ. 8 онд орсон. Тийм дээр үү? 18 онд орсон байхгүй тий. Дээр үн Тэгээ бид хоёр чинь 19 онд төрмөөсөн байхгүй юу? Тийм үү? Тийштэй. Тэгээд бид чи 18 оны яг сүүлээр яг 19 оны ихээр яг тустай болцоос юм. Тэгээд бид хоёр тэгээд явж байгаа. Тэгээд 19 оны сүүлээр харнаас. Тэгээ 20 онд корона гарахгүй юу? Тэгээд харь амьдралын 2 жил ээж болж байгаа. Тэр тэгтээ арай мөнгөд короныг 2 жил. Корона юу? Бид хэдий хамаг сайхан шунхан улаан залуунаас аваад явцсан гэж. Та бүх төрлөөр бүжгэлж чаддаг уу? Үгүй шүү дээ. Монгол бүжиг гинт ингэж мэлгээл биелгээ тэгснээл танго манго. Үгүй шүү дээ. Тэгэж чадах бах те. Эсвэл нөгөө хин маяг нь сурвал одоо нөгөө заавал сурчин. Тийм баг. Зааж өгөө сурчин. Тэрнээс болохоор нөгөө нэг бас байнга нэг нөгөө хүний сонирхол гэж байгаа шүү дээ. Тэгээ төрөл гэж байгаа шүү дээ. Тэр нь тийм болохоор одоо чи цэнгэнд бүжгэлдэг ч юм уу те. Тийм бүжиг бүжгэлдэг бол нөгөө шууд хипхоп бүжиг бүжиглэх бас хэцүү. Суурь байхгүй. Суурийг бас ихнээс нь сурна шүү дээ. Тэнгүүд би одоо ингээл хипхоп бүжиг ингээд сурж байгаа л одоо зааж байгаа учраас шууд цэнгээд ингээд юм уу балет шууд чадахгүй шүү дээ. Тийм тэгэхээр бас л сурна гэсэн. Бүжигчин дотроо айгүй олоо яалтчих. Яг одоо зөндөө төрөл байгаа шүү дээ. Тэний заадаг төрөл нь ямар төрөл? Одоо биднэрийн болохоор хипхоп суурьтай дэглэлтүүд заадаг. Хипхоп дэглэлтүүд заадаг. Дэглэлтүүд заадаг. Тэгээд жоохон эмэгтэй охтууд их явдаг учраас жоохон эмэгтэйлэг талтай дэглэлтүүд илүү их заадаг. Одоо жишээ нь бидний дуртай дуунууд шүү дээ. Одоо R&B ч юм уу, R&B тийм хипхоп дэглэлтүүд шүү дээ. Тэн дээрээ ингээд илүү юм гоё эмэгтэйлэг swag гэж жоохон ингэж юм. Янз бүр. Гэтэ дуунаас хамаарна. Яг ямар дуун дээр дэглэж байгаасаа хамаарлаа. Тийм дуу сонслоо R&B дуун дээр гэлээ жоохон R&B даг дэглэлт гарна. Жоохон юм хөдөлгөөн нөхөл өөр болж байна юм уу? Одоо ингээд чи би R&B дуун дээр ингэж болохгүй шүү дээ. Тийм ингэж болохгүй шүү дээ. Тэ тэгэнгүүт тийм тэрнээсээ бас. Тэгээд бидний нэг гоё дуртай энэ төрлийн нэг гоё юм нь яг өөрсдийнхөө өгсөн дуртай дуун дээр дэглэлт гаргана гэх юм. Бүжиглэн идэх ч өөр юм. Өөрөө дэглэх юм. Одоо таны зааж өгсөн хөдөлгөөнүүдийг сурж авангуудаа дараа тэдрийг холиод ингээд дэглэлт хийж болно. Болно. Хэрвээ чи үнэхээр бас сайн чадаад хичээгээд сайн байж чадвал. Тийм. Гэтэ бас хүн болгоно тэр болгоно бас сайн дэглээч байх бас хэцүү. Дэглээч тусдаа сайн бүжигчин байх гэдэг бас айгуу тусдаа. Олон хүмүүс нэг их дэглэлт гаргаж чаддгүй гэх юм уу? Тийм. Бүжиглж олж чадна. Гэтэ яг дэглэлт гаргах гэвэл бас хэцүү. Тийм. Та тэгтээ дэглэж угаас. Дэглэж. Дэглэж хэр ямар идэгсэн үзэгдэн те. Дэглээч гэнэ. Дэглэж. Асааш хүүхдүүдэд дэглээлтэй. Өө чи суу чи босоо чи нааш. Ёо босоо би чи таатаа. Ана юу өдрөлөг контент юм уу? Анх удаага спонсортай болсон байгаа. Ямар гоё. Тэвтэр тангоо ухчин тангоо маань болохоор шинэ жилийн холбоотой юм Festival Edition цастай. Тимэтэй цастай юм. Тасан. Энийг тэмдэглээд хоёулаа. Цагаан сараар хадагтаа гарах юм шиг да. Бүгд юм яраар юм. Бүгд. Наад маар хоошор моошор гэж орог морогтэй. Хөрөмжлөлтэй. Би таны ихтэй амар хөрөмжлөлтэй гэж юусоо бодож байгаа юм шүү дээ. Оо тэгээд хөрөмжлөлтэй. Тэгээд хөөрхөн царайлаад ингээл за өө тийм үү гэх. Гэтэ би яагаад ч юм амар хөөрхөн аштайл гэж бодсон яг л хөөрхөн аштайл. Чин за. Муухай штэ гэж бодсон юм бид үү? Бари байхгүй хаа. Хоёр талтан гоё. Ингээд одоо би чинь ингээд ингэдэг байхгүй юу? Баарн дээр орж ирээд ингээ яг техникийн ард ороод коктейлээ ихээр шал өөр болчихдог байхгүй юу? Ингээл зүр намайг гаднаас нь харахад би шал өөрөлдсөн гэдэг ингээд амар юмдаа ингээд төвлөрөөд
энд ингээд аа гэж нэм хөнгөд шууд амар профешнл болдог ч юм уу. Шалгуур болдог байхгүй. Тэнгүүд тань та тийм болдог уу? Шал юм өөр персона орж ирэл амар. Ингэж ингээл гэд өөр хүн болж мэддэг үү? Тэгээс бүжиг болохоор одоо жүжигтэй адилхан гэх юм уу? Хүмүүс жоохон зүгээр биений хөдлөөд аваад биш давхар ингээд царайны хувирал мөврөл бүх юм нийлж ингэж жүжиглэлт гэх юм уу? Характер амар шаарддаг. Тийм. Тэгэхгүй бол зүгээр ингээд юм хэлээ. Нэг тийм онц юм биш те. Тэнгүүд ингээд амар өөртөө ихтгэлтэй. Тэгээ характераараа тэр хөдөлгөөнөө илүү гоё харагдуулах хүмүүс байдаг. Тэгэхээр дундаа хамааруулаад персона орж ирнэ. Ааха. Тэгээ би яраа сурагчтай хэлтэй. Тэгээ бас бүжиглэн идэж бас жоохон жүжиглэгээ хэдүүлээ гэнэ. Жоохон манайхаа ингээ характер нэм сурч чадсан бол сурсан бол нэмээд одоо жоохон өөрсдийнхөө характерыг жоохон нэмжээрэй гэх. Хэрвээ ингээд хүүчин бүжигчин болъё гэвэл яах вэ? Зөвхөн бүжигчин аа. Тийм би зүгээр бүжигчин л болъё ээж ерөөс би бүжигчин л болох юм байна. Гэвэл яах? Нэг асуудалгүй. Тийм. Бид хоёр бол одоо яг хүүхдээ яг юу хэмээрэн тэрийг нь л дэмжиж байгаа. Ямар ч байсан хамаагүй. Бид хоёр яг бүр үнхээр хүсэж байгаа юм биш үү? Сагсчин болгомоор аа зөө. Яагаад? Гэхдээ манай хүү яс те яг үнхээр гоё өндөр болж чадах нь гоё яаж. Яагаад сагсчин гэж? Сагсчин ингэж явж байгаа л нэг тайм үеийн дуусаад 27-8 хүрэл тэгэл юм болчихсон. Яг нөө заавал сагсандаа биш тэр сагснаас сурах юм амар их шин. Тэгэхгүй их тамирчны ч үгээд тий яг тийм сэтгэл зүйг нь тэр сэтгэл зүг сурж аваад яг нэг юм үлдчих юм бол цаашдаа үүднэ амар ихтэй учраас тэгэл хүүгээ гоё сагсчин болгосон. За сагсчин биш юм аа гэхэд ямар ч гэсэн битэр спортоор яваа. Яг тамирчин үний яг гоё тийм сэтгэл зүг нь өөртөө судлаа. Бартендер хүний сэтгэл зүй ямар гэдэм болоо гэсэн чинь би энэ баарны ард орж ирэхээр миний амьдрал одоо юу гэдэг би салж сарнсан байна уу? Ар гэр асуудалтай хамаагүй шууд ингээд энийгээд хэлэхгүй. Ягаад тэгэхээр энд ингээд хүмүүстэй нэг өдрийг гоё өнгөрөөхгүй мөнгө зараад орж ирээд ингээд надад үйлчлүүлэх гээд ирэнгүүт би ингээд энд ярваагаалтай. Гэдэггүй. Тэнгүүд тэрэн дээр ингээд амар жүжигчин болж өссөртэй юм. Ингээд шууд орж ирэл жүжиглээ. Сая юу вэ мөн ажил сайн уу яасан гэсэн ингээл тэгэл хүмүүсийн амьдрал сонсвол ингээд хоорондоо ярилцдаг. Тэрнтэй адилхан бүжигчин хүний сэтгэл зүй ямар гэдэг юм. Чиний сэтгэл гоё юм те. Гэс чинийхийг яриад тэгээ би гэж. Ингээд засчихсан чи гэр шууд ингээд асуулцдаг нэ. Харин тий. Гэтэ чи гоё нэдэг болохоор хүмүүс бүр чамтай юм ярих хайртай. Би дандаа ингэж сонсдог болохоор тэгж байдаг. Чүглээ. Бүжигчин хүний сэтгэл зүй гэхээр одоо бас айгүй юм хэцүү шттэ. Бас бүжгээрээ ингээд яг ингэж байн авч байгаа гэдэг чи хэцүү. Тэнгүүд санхугаас ахвал хэцүү байхгүй юу? Тэнгүүд бид хэд ч одоо бас сургууль явуулж байгаа учраас ингээ хөөхөн ингээд орлого олж байгаа штэ. Тэнгүүд жишээ нь одоо ингээ орлогогүй заавал хичээл заахалгүй. Тэгээд яг чин зүрхтнээсээ ингээд бүжиглж байгаа тийм хүмүүс бас зөндөө байгаа. Өөр ажил хийгээл те. Өөр ажил хийж явж байгаа тийм хүмүүс бас зөндөө байгаа. Тэгэхээр дуртай учраас хийж байгаа учраас нөгөө нэг тийм мөнгө чухал биш. Тэгэхээр яг нэг юмд одоо бүжигчин сэтгэл зүй бол яг нэг юмд ингээд бүх чин сэтгэл зүрхээ өөр зүйлийг хамаарахгүйгээр мөнгө өрөх санхүү цаг хугацаа яг ингэ бодсон чи тийм юм байна. 10 жилд ингээд урлагийн үйлчлэг болонгууд нэг бүжиглүүлдэг шүү дээ нэг юм. Тэгэл ингээл болсон болоогүй ангийнхаа бандтай ингээл танго манго гэж мэргэлтэй ингээл зингээд бүжиглэл тэрэн дээр амар хэцүү байхгүй. 2 цаг ингээл нэг бөөндөө дагаал ингээл хөдлөнгууд ингээл ёо ингээл амар ядраад байдаг. Тэнгууд ингээл өдөржингөө тэр зааланд ингээл яг нэг юм ингээл бүгдээрээ яг зэрэг хөдөлдөг болохгүй л гэдэг ч юм уу. Тэгэхээр угаасаа яг ингээд цаашаа явж байгаа бүжигчин үний үед бол маш их төсвөр төвчээрийг шаарддаг юм гэж бодлоо. Өөрөө л дуртай учраас хийж байгаа гэдэг асан амар чухал. Гэтэл одоо тийм болчиход байгаа юм шиг хүмүүс яг дуртай юм хийдэг хүмүүс л илүү их амжилттай одоо санагдаад байна. Амжилтаас гадна хүн өөрөө амар аз жаргалтай амьдрах хэрэгтэй санагддаг. Тийм. Яг байл. Хобби байдаг уу? Өмнө нь болохоор зураг аягүй сайн зурдаг гэсэн. Зураг зурдаг гэсэн юм уу? Би тэгтээ ингэж боддоо шүү дээ өөрийгөө одоо бүжигчин бас цаг хугацаатай шүү дээ. Тийм. За 40 хүрээд баг болох байх л гэж бодож байна. 40 гэдэг чинь бас хөөрхөн явж гин. Тий явна. Ер нь бол гадны аймаг бүжигч чинь 38-тай аймаг бүжиглээд явдаг шүү дээ. Ингээд надаас ч гарахгүй тий багийн 20 настай хүмүүсээс ч гарахгүй заяа.
38 тэг эмэгтэйчүүд бүжиглээ яваад байгаа. За тийм тэдрийг харж амар инспирэшн авч байгаа. Тэгээ дээрэс нь за тийм одоо уусаа лимиттэй учраас би ер нь үлцэн амьдралдаас зураж бас өнгөрөх баг. Яг зурах гэдэг. Би тэгээ бас бед харван нэг хэсэг явж исэн. Нөгөө ингээд байдаг уу? Тэгээ мартуу гэж үнэн үү? Дийлдэхгүй мартуу байдаг. Ер нь чанга юм билээ. Тэгэл гоё аим гоё мэдрэмж авдаг. Яг хүн төвлөрч сурд юм лээ бас. Яг срөх гэдэг. Оо яа. Хайр гоё. Бараг харалцсан аа. Харин бараг харагч юу яач юу? Тийм. Одоо ингэ шинэ жил болох ч байгаа шүү дээ. Таны хувьд одоо шинэ жилийн ингээд баяр одоо өмнө ямар байсан бэ? Одоо ямар болж өөрчлөгдсөн бэ? Бүтэн нэдэн шүү дээ. Яг 31 өглөө босоод ингэ тэгээ тэгдэг. Манай гэрийн хувьд бол ингээд анаа яагаад ч юм ямар ч баяр болсон 7 хоног гэрээ цэвэрлдэг гэсэн. Тэгэл хевсэг өмнө гөвж байгаа намайг бас хаяа гөвнө. Бодлоод хажуугаар намайг гөвчнэ. Тэгээ хажуугаар намайг далдуулж гөвнө нэг аяг тавыг угаасангүй гэж хэрүүлээ. Тэгэж ингэж боо юм болж одоо хинч маар ихгүй зөө. Яг үндэ гэр бүлэрээ дөрүүлтнээ байх чагаа. Тэнгуут л анаа өдөржингөө гэрээ цэвэрлээл хантаац бүх юмаа угааж яснаа оройн хоол идэл тэгэл дуустдаг гэсэн байхгүй. Гэтэ яг ингэ гэр бүлэрээ байгаа надад амар чухал гоё гэсэн. Аав ингээл ээж мэж ингээл инээж өгөлтөө. Тийм хөтөлдөөсөн. Танаа гэр бүлээ. Манайх бол бага хахт бол тэгэл 31-нд тэгэл бууз музаа хийгээл тэг өглөөнөөс ахуулаад нэг оройдөө бэлддэг гэсэн шүү дээ. Яг нэг тэгж бэлдэж байгаа л тэгэл оройн буудуулаад юм хүмүүзлээ тэгэл унтдаг гэсэн. Нэг тиймэрхүү л гэсэн. Тэгээд өөрөөсөө тусдаа гараад ирсэн чинь хоёр нэг 12 сарын 25-нд хурмаа ээжсэн болохоор Christmas тийм тавцуулж ингээ хурмаа ээсэн болохоор амар гоё идэг. Тэрийгээ илүү тэмдэглэхийг хичээдэг гэх юм уу. Хурмаа байгаа. Тийм. Тэгэл тэгэж гоё хойлоо нэг жоохон тэмдэглээл. Хоёлаа бас түрүү ярьсан шүү дээ гоё коктейл хийж үзээгээд тэгье. За хоёлаа голтоо яг тим амттай юмтай гэж ярьж байгаад санаагаа нийлүүлээд нэг коктейл хийчихье. За тийм. Та нэг юм хэл, би нэг юм хэл. Ингээд. Blueberry байна. За өөр passion fruit байна. Strawberry байна, mint байна, rosemary байна. Хоёлаа минттэй үзэх юм уу? Болно. За энийг ингээд алган дээр тавьчих. Тэгээ одоо үнэрттэй. За одоо хоёлаа ингэж яагаад гараа бөмбөлгөөд энэ гараа бөмбөлгөөд бэж. Ингэж тогно. Үгүй. Тэгээд нөө тайв хийдэж штэ ингээд. Тэ яагаад. За одоо ингэж энэ завсраараа ингээд үнгэлдээ. За сэнийхээс өөр өнөртэй болсон байгаа. Тийм ээ. Ингэж сэрээдэг аахгүй юмдыг. Унтцсан байхад нь ингэж алхадад сэрээгээд тэгээд хийгээд шал өөр өнөрчсэн. Өгтөл надагцсан байдаг. Наач одоо өгтөлээ сая ирсэн чи гээ баг. Гой сонирхолтой. Тиа. Энэ зураас шүү дээ. Энэ зураас хөтлөж. За. Анку. Юу. Амаг ажиллах болох. Ингэж хийдэг те. Ингээд дээшээ авч болно. Ингэж хутгах нь. Доор нөгөө юм аль болох дээш нь гаргах нь гэсэн. Тэгээд өсөө дахиж нэмээд энд ер нь бол бас арай өөр төрлийн хүмүүс ашиглах хэрэгтэй. Гэхдээ хоёулаа угаасаа өнөөдөр фристайл учраас шууд ингээд нэргэж яхад нэгэн заавал унна. Тэгээ энийг тоох хэрэггүй. Энэ бол ерөөсөө асуудал биш манайхаа. Анхны суралцч дандаа энэ дээр алддаг шүү манайхаа. Энэ ямар асуудал биш. Цааш шууд үргэлжлүүлэх хэрэгтэй. Гоё инээлээ зэрэгтэл рүүгээ харлаа. Зэрэгтэл гэдэг байгаа шүү. Би одоо өөрийгөө хаанч байгааг бодоод. Энэ бол ингээд гар дээр жоохон алгадаад сайхан алгадаад өгөх хэрэгтэй. Андсгүй босоод ирнэ. Тэрийг сайхан ингээл чипс ямар гоё ирчихнэ. Хоёлаа ямар царайлаг юм хийгээд байгаа өнөөдөр те. За чипс. Жаахан хотогнаас. Яг уухчихлээ шүү дээ. Өгөө гоё хутхаа моччихнаа. Гоё beauty hack байна уу? Надад ингэж санагддаг. Шууд орж ирлээ. Нөө аим гоё ёстой охтууд байдаг хгүй юу? Тэд нар өөрсдөө ингэж өөрсдөө ч юм. Амар гоё ёстой охтууд амар зузаан фаундейшн тавьдаг. Тэр гоё ёстой.
Дэмий шүү. Тийм тийггүй ингээ гоё нимхэн байвал амар гоё харагддаг гэх юм уу. Харагдц талаасаа Тийм харагдц тараас. Тийм яг. Тэгэхээр арьсаа битгий голоорой. Өөртөө сэтгэл хангалуун. Гоё. Тийм. Баг зэрэг нөгөө OCF хэмтэр ч юм уу тийм зүйл харагдаад асуудалгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Баг зэрэг харагдах чи өөрөө амар гоё юм. Натурал гоё харагддаг. Тийм зүйл надад тийг санагдав. Тийм зүйл тийг санагддаг. Ютубийнхээ ойрд би сүүлд харсан чинь хамгийн сүүлд 2 сарын өмчлөг орсон байсан тий. Завгүй байгаа даа нөө эсвэл ингээ өдөр болгон адилхан өрөмж гин үү? Ер нь болиё гэж бодож гин үү? Нэг болиё гэсэн бодол байхгүй. Тэгээд яг хийх гэхээ бас амжихгүй. Эдитэндээ их цаг авдаг уу? Бичлэгтээ авдаг уу? Тийм, эдитэндээ цаг авна. Тэгээд өдөр тутмын амьдралаасаа болоод тэгээд жоохон амжихгүй болоод. Ерөөсөө амжихгүй болоод. Тийм, уулнаас ингээ аим хөөрхөн хийж байна. Бид хоёрын ингээ бичлэг хийх хүслийг манай нэг танил ихч маань аим хөөрхөө өгөөд. Тийм. Ер нь та хоёр энэ жоохон юм харахгүй нэг юм амар тийч за жоохон гэрэлхийгээ нэмэгдэхтэй жоохон бичлэгүүдээ буцаж хийгээдхтэй. Тэгэл тийм ч юм уу гэдэг чадсан тий. Тэгээд тэгж бодоод нэг амар нэг хэсэг хийх гэжсэн чинь тэгээ жоохон зав байдгүй тийм аа. Тэгээд дээрэс нь бит хоёр уусаа YouTube дээр одоо бичлэг хийхдээ нэг амар сүртэй нэг хүмүүс ч амар их спонсор авдаг штеп. Тэгээд тэнгууд бит хоёр болохоор YouTube дээрээ хийхдээ спонсор авахгүйгээр дандаа ингээд байл гоё өөрсдөө л харуулсан бичлэг хийж гэж байна. Би тогтун амар хатаа. Болохоор эсвэл ингээд удаад амаа шиг гэж хэлсэн. Гэтэ тэгээгүй шүү уучлаарай. Ямар ч гэсэн гоё бичлэг хийнэ. Гэтэ бид гурав гацураа засж байгаа бичлэг хийсэн. Тэгээ одоо эдитлэх үлдсэн байна. Хин эдитлт юм бэ? Гэхдээ би эдитлэх амар дуртай. Ер нь бол би эдит хийх амар дуртай заяа. Тийм үү? Тийм. Амар гоё идэг. Одоо амар стресстэй санагддаг шүү дээ. Нэг юм дээр дарангууд бүгдээ алга болж байна. Дуу нь алга болж болоод тийм дээр амар муу. Тэр нь жоох хэцүү байдаг. Нэг эдитлээс очивол бас донтохоор гоё эдит хиймээр санагдаал тэгж. Тэгээд идэх байхгүй юу? Тэгээд юм харгалтай ээжийн мэдрэмж авсан уу юу вэ? Цэцэрлэгийнх нь ингээд шинэ жил дээр атсан чинь танаа хөхөд шүлэг уушаа зогсчихсэн чинь надаас гарсан юм байгаа юм гэдэг ч юм уу нэг юм хөөрхөн бахархалдаг мэдрэмж төрдөө шүү дээ. Тийм мэдрэмж авсан байгаа юу одоогоор. Бүр зөндөө авдсан шүү дээ. Ер нь бол байнга авдсан шүү дээ. Ээж алхан гоё юм тэр л юм байлээ. Тэгэл хүүхэд нэг шинэ юм сурлаа тэрийг үзүүлээ тэгэл. Зүгээр нэг ямар гоё юм бэ? Сараачсан байнгут л ямар гоё юм бэ? Тэгээ урлагийн бүтээл манай удамд байхгүй юм аа яахтай. Тийм тэнгүүд амар хөөрхөн манайхуу бас зураг ингээд аим гоё нимба боддог. Ингээд тэрийг хараад яг миний өгт мүү. Яарч нэг тийм юм тийм лээ. Тэгэл хамгийн гоё юм чинь тэгэл яг хүүхд хэлд ороод хайртай шүү гэж хэлхэл аим. Ээжтэй хайртай, ээжээ хайртай гэж хэлхэл аим. Амар хөөрхөн. Хинч зааж өгөөгүй шүү дээ. Тий. Өөрөө сонссоор байгаа. Тэнгүүд ингээд аав ээж нь хэлэнгүү тэр хүүхд өөрөө сурснаа зөрүүлээл хайртай гэх аим. Яа наа ямар бүр чиш дахиад нэг чирсэж байна. За өнөөдөр ер нь танд хэр байв? Шинэ хүнтэй танилцаад шинэ юмд ороод надад тэгтээ аягүй гой санагцсан. Тийм үү? Тийм. За чамтай танилцсан гэхээс аягүй гой санагдсан. Ягаад тэгэхээр би нэвтрүүлэг чи үзчихсэн аахгүй хэд хэдэн дугаар нь тэгээд гой ярилцаж үзэхээсаа ингэж ер нь тэр үедээ ингээ үзэж байхдаа хүнд бодогддээ шүү дээ. Тийм нэг тэгж бодогдчихсэн тэгээс. Тэгээд гой өөрөө даад орж ирсэнтэй гой баяртай. Өрсөнд баярлаа. Манай урилгыг хүлээж авсан амар их баярлалаа. Тэг өнөөдөр бас цаашаа ингээд ажилтаа ч гэсэн те ингээд хурц ирээд цаг заваа гаргаад одоо оролцож байгаад маш их баярлалаа. Зүгээрээ ер нь хөрхий. Дараа нь гоё болцсон. Тий дараа ирээрээ. Дааж ирэх юм ихэн тэгээд харин тий дааж ирэх бариг байна. За хоёлаа тэргэлтий. Удлаа ингээд далиндуулаад тэрээд ирсэн. Тэгээ хоёлаа үзэгчтэй гоё баярлаа. Тэгээд баяртай гэд бай. За бай. Баярлаа баяртай. Бай. Өндөрлөхөөр болчлоо манайхаа. Одоо тийм дуусгаас. Би одоо ууланд баймаар л байна. Тэгээд мэдээж хамтран ажиллагчаа бид нэр алдлахгүй байхын аргагүй. Тэгээд Апо компани алтангой доо маш их баярлаа. Дараагийн дугаараар ирэх уулзсан.